За бүгд томаамал айлтгах өнөөдрийн мэндийг төвшүүлье. За тэгээд өчтөр бодлоо хаана 35 настай марлаа явж байгаа. Одоо 35 36 энэ настай гол бодлоо хаалан болов. Нууц тань ясыг одоо гүйж суралцт. Содрос нам болоо гүйж дуусаад. Шилгасчсан. Тэгээд одоо нууц таны сонслоо маш одоо аршиг иш тэгээд йога ихлээр одоо манай чигүү маягтай дотор хөвчлөх бүгдийг одоо гүйж суралцт. Хамгийн гол багш нь бол нууц таны гол багш нь бол чижи балгт бүч багш. Тэр багш зөвчтөр хаахна хоор намаастай. Дахиад одоо тэгээд шалгуудын йога вахтгон санагдах басналамас тэрүүний залаад тэрүүнээс ус бодлон хаалан болов одоо жинхэнэ хотон мандал орчи янгот гомрог бурхан тэрүүтэн тэгээд бол одоо хотон мандлын сэтгэлээр болов багаан зэрүүнд бол суралцт бүр нягтад ингээд сураад юм бэжи энэ суралцаад одоо шалгуудад ингээд сурч хувийн бас нэг нөрөө зүүтэн төлөө нэг өндөшрээ нэмээс маруу сондроо одоогийн бол хамбаламнар суудаг өндөшрээн дээр бо нэг лама чумболаа настай нэг төшрэн дээр одоо ноостны ясын одоо үжин солглоор үжинлэр одоо онцеринга инсталлation цэхэнд тэгээд зүүдэндээ бас тэр настайлам баруун гартаа очирч уун гартаа хонх ингэвэрээд заласаадсан. Тэгээд богдлоо муртаач мөрөхөд жиж өндөшүүж чигүүдний остаачаад дараа суухад лам тэндэсэн босоод өндөрсөн тийсэн босоод тэр жижигэн дэлтав гэдэг тэгээд очир тийм бичлэг байсан очироор нь 3 удаа богдломд хаалми тэрээр 3 удаа иргэлээ. Тэр нь ямар бэлэгдэм бэлсэн жиглэлээр нь жил хөргөл хот мандлын тэр орчлонгийн 3 музейн гими дарах орчлонгийн 3 эрдэнэт гэтэл чухал дэд 3 эрдэнэт навар ийм одоо олон бэлэгсэн юм одоо тэгэхгүй ажлаар болоо одоо ингэж 3 эрдэнэт тийм зүуд тэгээд одоо 3 удаа ирээд тийм зохиолыг үзүүлжээ. Тэгээд одоо чумболагын настай нам эрхнээс нь болоо ирэх одоо тэр юу бичлэг сууж байгаа. Сууж тэр чумааны эрхээс нь болоо игас физика гэсэн одоо энэ нууц тань болоо их хүчтэй дуу гарч ийгш тэр дуу гараад тийм богдлом тунхаа элемент толгойдор болоо одоо орчиж өгөх хон хочроор ажиллаж тэгээ гарма бандар шижавагт гарма бандар гэдэг бол нэрийн турдсан байдаг. Тэгээ богдлом хаалан болоо зүудээс нь сэрхэд за юм чумбуулагд настай юм багш байж. Одоо нууц тань йога хамаг нууц тань эзэн гэм настай бодон тамчин байгаа хамт ончин пагод амасгууд одоо авыг сүжлийн мөр тэгээ гүнсүүжлийн мөр эдгээр дамжиг бүгдийг үүс нууц таньяас болоод түүний эзэмшдэг одоо эзэн байна гэж одоо болгочих. Тэгээд зүүдэндээ болоо очил тавиа хонхооч толгойд ажиллаад карма банзар гэсэн тэр нь ямар хүчтэй юм бэ гэхээр тэгээд зүудрэнс би анх удаа богдлом хаалам чижи төлөрөн бочроос анх тэр одоо эзэмсэн тэр ачтай багшаас нь болов нууц таны ном вангуртгтүүл ашигт нууц таны нэр нь болов цайн болов таны доржиг болов нэр авсан байдаг. Таны доржиг гэдэг карма банзар гэсэн утга таныг атгал яг тэр миний нууц таны нэрээр дуудаж байна гэсэн богдлом хаалам болов саваран болоод нууц таны сон бүрдсэн юм нууц үүлэр хавталын бүрдээд боловсрч явах ийм бэлэг тэмдрээ одоо бэлэгшээсэн байдаг гэдэг бол одоо тодорхой байт юм аа. Тиймээс одоо бэлэгшээ тодорхой энэ зохиолыг ингээд одоо юу гэж тэгэлэрэн чумболалын настай багшийг зүүдэлээд болгоод хамгийн анх одоо 7 настай байхад нууц тань суралцж байхад нууц бид түрүүн тайлбарлах бид бас ингээд анх удаа нууц тань ашиг
ахад бол бид өөрийн нууц тэр нэрээр хатарах болохоор төгсгөр болоход тэр нэрээр бий болдог гэдэг бол ном бол судрагчд түүх чадвар бүр ингэж айлтсан байдаг. Тэгээд тэр зүудээс сэрэлэрийн амч дахад тэр тон намартан тишингэд хатаа марлаад чижи балрын бүчээд өөрийн багштар нь очиод дүнхрийн номи 17 дахь хүртэл нөгөө тэр багшаа хажууд очиад дахад дөржи пэрмагт таван ашиглан бүгдээ болоод хөтлөөрийн тэр яваад болоо гүйлтээ заалгачээ. Тэгээд заалгаад болоо юм байна гэдэг одоо тэр нэг намар дандаа нууцтай ашиг хөтлөөр заалгалтай. Тэгээд чанарч коллоо хэлээд ашраны махна атиргуучнаа хавар ашиг гүйлтээ мос тэгээ авыг үүний мөрөд бүгдээ төгсдөг. Тэгээд дуусаад тэр намартаа шалуу хийдэг дахад болох нэг зүудэнд 2 удаа гардаг. Шумболаг дэрэмбүчээ. Өөртөө баахан зүудэлтэй гэжтэй. Шэжнэс нь одоо умаазыг авдаг гэсэн. Тэр ял шэжсэн 2 удаа зүудэлдэг. Нөгөө настай дан тэрхтээ мөн байнга харсан шиг тэгэн таацхан байна гэж болгосон. Тэгэхээр одоо шалгууд марлаад нэг чумболарын бүчээр цалгыг бүчээр заваа тэрхий тэрээр бас чүгдсэн. Чумболарын бүчээр тэгээд тэр чумболарын бүчээр бол өндөшрөндөө талараад настай хас байдрахнаа садчих юм зэрэг садчихнаас тэгээ бодлон танд очиад толгойд цагны чиг хоёроор материалаар батлахад өөрийн одоо ингээс нь одоо баахан надад энэ одоо тэр хөдөлгөөн юм хайрлаад түгээр нь тийм отгосхолыг үзүүлдэг гайхамшигтай тийм ном болоо бас өөртөө нь тэгээд байж тэгээ бодтой ламтайгаа намаад хүнийг ламын зочижнээс нь нууц төрнэ тийм одоо хатмандрын гэсэн шиг тийм иршмэгтэй таны өсгөл одоо стратегик ламын биелэгшин гэж гэдэг дараа ураган одоо баглам зонхалам одоо чум болагд баштайгаа уулзахад гүйн ба биналгсан төр урдаар зүудэнд гарсан яг тэр асараа яг тэр хэвээрэн таларч байна гэж зүудэлд одоо 2 удаа зүудлээ зүудсэн зүудэрэн бүр болгосон уулзсан тэр багш нь яг мөн байна гэж тэр багш нь тэр үүлдэн тэр хавартаа зондан одоо шалуу хийж талархаад төрчин чанада чумболарын бүчээс болоо яг мэдээ нууц тань ямар ашиг юу байна уу одоо түүдэд байдгүй тасралгүй тамтис тэр бүгдий тасралгүй одоо хүртээд тэр ванлун ашиг бүгдий аваад сангдээ бархан дэмшүүлхэн жижиг ямантай бархан хөрвөрхэн жижиг тэр ашиг бүгдийг хүртэж аваад тэнэ ашиг дамжлах өөр багш нарын дамжлагыг бүгдийг аваад тэгээд чумболарын бүчээ багш маань ван ашиг удуусан дараа нэг олон жилээр ван ашиг үүсэх төгсгөлтөн сайхан өрөөл тавьж байна. За энэ удаа бол баялсан таасан багш болов. Номын эзэнд бол би энэ ашиг өрөвж байна. Тэгээ хамаг нүн ашиг бүр хайлт дуусан дараа одоо би номын эзэнд одоо өөх юм бүгд өгөөд одоо би харамсах юм шиг ирсэн байхгүй гэдэг одоо чумболарын бүчтэй багш байна уу их таалт одоо шинэ эзэн тэргүүд дэд танд бол бүгдийг тушаад өгсөн би сэтгэл амар санаа амар болсон тэр настай багш маань тэгээд айлдчихсан гэж тэр настай багш бол бодон тамчсан баг гэдэг нэг үе тэр гончин пагоодлоо маш олон бород энэ тэргүүднээс одоо олон ховор намыг бүгд засал байсан ямар нэг засалгүй олон өдөр олон жилээр арай нэг тэгэд авчихээ
тэгэлэрэн одоо цаг үе бол тэгээд одоо гараа нэг өдөр ном хүртэж лун авч хүртэж ингээд бид бол одоо нэг 6-7 цагийн 8-9 цаг суугаад хөлмөрөөдөө ядарч огдолон хаалон нэг ном хүртэхэд бараг 2 удаа хүртэхэд нэг өдөр бараг 12 цаг юм уу 14 цаг митинг одоо тэгэхэд одоо бишэл толгой ном авчиж тэгээд дийлэн багш нарын маш одоо таасан баярлсан тийм тэргүүтэн зохиолыг үзүүлжээ. Тухайн үед одоо нууц таны өсөдрөс ямар номыг хэвлэхэд тухайн үед шавь ямар шавь надад зөвхөн сурах тийм хөл тавилан байна уу боловсрсон байна уу тэр бүгдийг шинжлэх бодлого тэрэн бүр одоо боловсроо ямар нэг багш ямар дээд хадгалуу баярлахаас өөр одоо харамсмар гэмшлэр байдаггүй. Тийм одоо бэлэгдэн бэл хов тавилан урдын өрөөл өөртөө болоод хов тавилан дүүрсэн байдаг. Одоо цэглүү бид ингээд өнгөрван ямар ван хөдөн зүү хөдөн мянга хөдөн төмөр болоо ном хүртэл дээрвэсийн одоо ном зам хавийн үед болоо нууц тарны номыг одоо хөтлүүлж чадвал 25 хүнээс тийш байдаг вэ. 25 хүний явж 20 30 50 хүн ирээд бүгдийг шалгаад за энэ удаа чисүү болохгүй ямар номыг болох ямар бүтээвэ тэгээ ирээсүү гэдэг 25 хүн сууж түүнээс илүү хүн байдаг. Тэр тохиолдолд одоо цаг үед бас нууц амжилах нууц тарны надлага болоо ховор намайг баримтан багш нар хөтөлбөрөөр 25-аас илүү хөтөлбөргүй одоо ч байгаа. Ялангуяа одоо хавцлаас өмнө одоо настай багш нарын бүр 25-аас илүү хүндлөө гэдэг. Тэгээд энэ чүн цагт болоо олон бас нийтэд нууц танаас ашиг идэгэр одоо савн бас ухаарах өрөөл хов тавилан тавихыг ховцээ тавихын тулд болоо тэгээд бол авиас төрүүлэхийн тулд одоо хөдөн мянгаар болоо энэ том багш нар юм гээч хөдөлөх холгаанууд болоо хөдөн мянгаар тавих хэлээр бас нэг авиас хилээд бурхандаа бас таатахад чэжэн сахустан бас таатахад одоо чүн цагт идэгэр нэг сонсон төдий бас буян хараалт тоогч нууц тань бас эглүүд тэрхий замар болтгоо одоо цаг чүн цогсон висрүү хөдөн дөрнөөр том гэж тавьж уучран тэр яг нууц тэрний ёсон болоо гүйцэл 25-аас доош тийшээ тавьдгүй одоо энэ богдолом зохиолын намын одоо түүх намтрын үед ийм одоо зохиол ийм байцтай өнөөсөө зэрэг сул тийм байдаг ялангуяа Ачуадишангийн интерес төвлөд мөрөд төлөвлөсөн хүмүүс вангаш айлах төлөө бүгд шалгадаг асуухад бүгд болоогүй байна. За тэгвэл ямар ном ашигван хайлаад үех орон одоо ихтгэл чухал дэд хуурмартанд авралдах үеийн өөр 10 цагаан буй 10 харны үйл сүжиг бишрэл ийм өсний тайлбартаа дөрөв үнэлт энтиг айлтгах тэдгээр хүмүүс одоо гэрт бороо энэ бид аваа ашиг айлтгахад над ихтгэл одоо чухал дэд хуурмарт авралдах ийм бүтцүүд ашиг мэддэг болов гэж. Тэгээ гоцгүй ашиг тавьдаггүй гэсэн тухайн хүний савн боловсроогүй гэсэнгээ болгож ийм одоо бидтэй тэр бодлом зон хавийн намын үед бол бас ийм сан үйлс байдаг багш нар болов энэ бодлом зон хавийн бол бүгд одоо боловсрсан бүтээсэн одоо нууц тарны содросыг бүр гүйцэд одоо авсан цаг байгаа. Тэгээд хөдөө мянган олон шанардан бас ном хөтлөн ном заан ашиг айлдан одоо ийм зохиолтой 35 одоо тэгээд ингээд өнөөдөр хөгдөө ингээд одоо алгая тэгэлэр нь ашиг амнагларын тухайн үеийн савн ямар вэ юун бүрдсэн бэ гэдэг тэгэлэр нь ашигын үжилт татсан үжилтээр бол төв үжлийн юмтайгаа артгаа өөр үжилтээр бол байдаг байж сэтгүүлч үжилтээр нууц таны жоохон байдаг хрангуул туршлан содросийн үжилт гэх мэт тэгээд хэсэг үжилтээр бол нууц таны өсөлөө дэлгүүрхэнгүй байдгүй содрос ганцаараа тийм учраас бол чарином гэдэг бол тогтсон үжилтээс ингээд одоо нэг үзэлийг тогтоох зөөр гэсэн үжил
өөрийн ёс дүрм, өөрийн онол, өөрийн дүрм тогтоол сурдаг тэрүүнд адилхан нууц тарин судар ёс ханашин бүр тийм үедээ түүн аль ёстой аль туссан үедээр ийм талур байдаг. Тэн дээр тийм дээр ялгаагийн мэдмэ ханашин эндүүлгүй хоорондоо гасгүй буруугүй алдаагүй ойлгодог ийм байдаг байхгүй юу. Тэгэлэр бид тийм ном богломжон хаалм ийм одоо багас нүрэн үртэн ийм одоо босоод онцгой анхаардаг ийм одоо эрдэмтэй төгссөн байдаг. Тэгээ богломжон хаалм дагдаг шавнарч тусгай хуваалсан одоо тийм шавнар байжийг бол тэгэлэр тэрвэсийн хот тавлын тохон хот тавлын борондоо байдаг. Хашны ёсон нарийн нэгт дүрм тогтоолын сайн мэдмэ тэр дүрмээс суралцсан эндүүлэхгүй тэр биш бол бидний ямар нэг ном унших юм засал хийх юм за маань тань толох юм ёс дүрм нь хүчээр шалтгаанаас ойлгохгүй заримдаа сүжиггүй алав шиг тустай дургүй янз бүрийн бид бодол төрдөг болов бид энэ дүрм тогтоол эдгэрийн нарийн ойлгох мэдээгүй судлаагүй учраас бол ийм гэм алдаа шалтгаан болов олон гард юм аа гэвэл эдийн багш нарын тохиолдол бол олон тэгээд айлтсан байдаг. Эндээс бол бид бас ингээд өөрийнхөө мөрснөсөн ном сурснаа гэх энэ нэмбэр анхаард ялгаад өөрийн сав хот тавилан бас өөрөөр сайн тавьд одоо ажил хэрэгтэй. Тэгэхээр нэг номын анис мэднэ гэвэл маш гоё хэрэгтэй. Өчөөхөнд тийм нэг үгийг сурах, нэг утгыг ялах маш одоо хэмжээшгүй одоо тэргүүлшгүй буян хэрэгтэй гэдэг нь байдаг юм учраас тэр буйны ойлгох буйны сав дүүрэн тэр буйн номда ухаард тэр ном болохыг бол бас бид бүгдээрээ хав тавилан өөрөөр суралц өөрөөр сайн тавья өөрөөр тавьсан төдий болохгүй тавьсан төдий гэхгүй тавьсан түрүүнээ зориулт тэгээд түрүүн төсөө кичээх чармах түүхсэн болоо нэг л өдөр бас хав тавилан болдог тэр хүрд би өөрөө тавьчаад унтаад юу ч хийж бүтэхгүй шүү дээ. Унтаа суугаад ямар ч ажиж бүтэхгүй зүгээр ингийн 8 ч бүтэхгүй шүү дээ. Хөдөө сахаар ухаан хэрэглэж юм 8 сайн болдог шиг яг тэр үнэ адилхан байдаг. За тэгээд өнөөдөр энд болоод ирээд төгсөё. За та бүхэн бас сайн энэ сайхан ном сонсож, ном суралцж, ном ойлгож, энэ сайхан буйнд бас таган байсан. Та бүгдийн эрдэм ойлголт тэр буйнд бас чин сэтгэлээс таган байсан. Суралцж яг өөрөөр тавьж байна. За баярлалаа.